За би өгнийхээ эхэнд бас онцлсан улсын төсөв ямар байдаг вэ гэдэг талаар. Улсын төсөв ерөөсөө 10 их төгрөг байдаг. Одоогоор нэг найдын алдагдaltaй явж байгаа гэсэн үг. Экспорт багассантай холбоотой. Дэлхийд дээр өргөр хэвлэлийн бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч эхэлж байна. Бензин нэмэгдэнэ. Цаашдаач нэмэгдэх энэ чих хандлагатай нэг нуугаад явах. Бид нар бензин үйлдвэрлэгч улс биш учраас. За цаашдаа одоо хүнсний бараа бүтээгдэхүүн дээр холбоотой юм асуудлууд үүсгэн. Цар тахалтай холбоотой ийм хүндрэлийг зөвхөн Монгол биш бүгд л одоо даван туулах ийм зайшгүй ийм л сорилттой бидний хувьд нүүр тулж байна. Энэ бол одоо бодит байдал юм аа гэж. Шулуух хэлэхэд төрийн байгууллагын бас ч гэж гайгууд авч байгаа. Татвар төлөгчдийн хүчээр шүү. Өнөөдөр хувийн хвшилтээр 95 мянган ажлын байр байхгүй болчихдог. 95 мянган ажлын байр шууд бос утгаараа 180 орчим ажлын байр өнөөдөр туйлын хүнд байдалд орсон. Шатраалсан хатуу хөлөөрөөс болж. Төрийн байгууллагын бас экспортын дээр тогтож байгаа учраас татвар төлөгчдийн мөнгөн дээр тогтож байгаа учраас хэдийгээр хүнд хүчээр үед ажиллаж байгаа ч гэсэн цалин тасалтаагүй өнөөдөр хүртэл явж байгаа. Энэ бодит үнэ. Энэ бодит үнэ. Өөр нэг зүйл Монгол улсын энэ төсөвтөр урд өмнө хизээч байгаагүй их хэмжээний санхүүжилт эрүүл мэндийн салбар дээр тавигдаа явж байгаа. Түүхэндээ байгаагүй. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд орсон нийт санхүүжилтийг бараг өнгөрсөн 30 жилдээ харьцуулахад бараг адилхан хэмжээний ийм том дүн гарахаар байна. Вакцины хэлсэн одоо вакцины хамрагдж одоо эвж бүхэн гүйцэтгэлээрээ бас энэ санхүүжихийн боломжийг олгоод нэг үгэрлэл хамгийн түрүүнд эрүүл мэндийн салбар цалингаа нэмэх ийм боломжтой тогтолцооны шинжил рүү ороод явж байгаа гэсэн үг. Бусад салбараасаа төрүүлээд та бүхэн явж байгаа. Тийм учраас энэ хийсэн зүйл дээр л та бүхэн маань дотооддоо асуудлаа ярих хэрэгтэй. Саяхан улсын төсөвч гэсэн эрүүл мэндийн сайдын саналаар нэг удаагийн одоо мөнгөнд тэтгэмж өгье гэдэг энэ асуудлаас үүдэж улсын хурлаар яригдах үед одоо энэ асуудал сэлэрч гарч ирж байгаа. Бусад салбарын маш их олон хүмүүс ч гэсэн өнөөдөр хүн төгсөл байдалд ажиллаж байгаа. Онцгой байдлын мэргэжлийн хэлтийн цагдаагийнх орон нутгийн удирдлагууд тэд ихтэй ийм яриаггүй л. Тэд харин ч эрүүл мэндийн салбарын маань биднээс хүнд нөхцөлд ажиллаж байгаа юм аа. Бид барьцахгүй гэдгийг хэлж байгаа. Цар тахлын энэ хүнд үеиг. Би онцгойн залуучуудтай уулз баярлсан. Бид яах вэ? Тэсэд гарнаа гэж. Тийм учраас энийг бас эрүүл мэндийн салбарын маань сайн бодолцох хэрэгтэй. Сая улсын төсөв дээр ийм хүнд үед 735 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт гэдэг бол энэ асар том хэмжээний дэмжлэг шүү. Маш их олон салбарууд бүсээ чангалж ээж ялангуяа боловсролын салбар нэг жил нөгөө үйл ажиллагаа явуулахгүй байгаа учраас ийм хэмжээний хэмнэлт үүсэж байгаа. Боловсролын салбар дээр. Хэрвээ ийм биш байсан бол ямар ч тийм боломжгүй байх нөхцөл байдал одоо үүсээд ингэ явж байгаа. Цар тахал хүнд учраас бид нар 100 мянган төгрөгийг он дуустал одоо өгөхөр юм шийдвэр гаргасан тийм ээ та бүхэн нэг мэдж байгаа. Энэ 1.4 их найт төгрөгийн зардалчтай. Тэгэхээр Монгол улсад байгаа л боломж юм байна. Тэгэхээр энэ 10 их найт төгрөг маань эх жил бүртгэхүүгүй туйлын одоо энэ бол их тийм эргэлзээтэй байна. Шулуух хэлэхэд. Харин ч вакцинжуулалтыг одоо та хэд маань сайн зохион байгуулж өнөөдөр хатуу хөлөөрөө тавихгүй байгаа учраас эдийн засгтэр эерэг ийм одоо үйл явдлыг одоо ийм сэргэлтийн цикл жоохон мэдэгдэж эхэлж байгаа. Тэрнээс бид нар өнөөдөр хатуу хөлөөрөөтэй байсан бол юун цалин, юун төсвийн одоо реформ, юун тодтгол ийм л асуудал руу орох байсан. Тийм учраас энэ бодит байдлуудыг та бүхэн
бас бүгдээрээ одоо эрдэм боловсролтой хүмүүс зүгээр л улсын төсвийн одоо номыг аваад харахад л маш ойлгомжтой. Ийм зүйл байгаа. Яг энэ урсгал зардлын хувьд. Тэгэхээр энийг нэгдүгээрт сайн бодох хэрэгтэй гэж хэлхэн зүйтэй байх гэж бодож байна. За хоёрдугаарт энэ удаагийн төсвийн тодтгол ингээд хийгдэж дууссан. Тийм учраас ямар нэгэн байдлаар одоо жишээлбэл саяын энэ эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинжилэл гүйцэтгэлээр санхүүжих бусад их үүсвэрээ яаж дайчлах вэ гэдэг талаар та ажлын хэсэг гаргаад 22 оны одоо улсын төсвөөс өмнө ерөөхдөө шийдэл төрөх нь хамгийн зөв гарц болно гэсэн үг. Өөр хуулийн гарц байхгүй. Чулуун завсралцсан. Засгийн газар яг их хурлын баталж өгсөн хуулийг л хэрэгжүүлэх үүрэгтэй юм байгууллага. Засгийн газар хууль тогтоогч биш. Та бүхэн энийг маш сайн мэдж байгаа. Тийм учраас энэ дотроо эхлээд та бүхэн одоо иргэдийнхээ эрүүл мэнд дээр эхнийхээ одоо анхаарлыг тавиасаа гэж би бас хичээнгүйлэн хүсэж байгаа. Хоёрдугаарт өөрсдийнхээ асуудлыг тавих юм одоо итгэл үнэмшлэр энэ төсвийн тодтолтод хандаарай. Одоо нэг одоо яаралтай байгаа эм тариагаа эхэлж нөөцлөх хэрэгтэй байна. Дельта орж ирвэл яах вэ гэдэг стратеги руугаа та бүхэн маань илүү их цаг гаргаж хоорондоо ярилцах шаардлагатай байна. Тэм учраас манай үйлдвэрчний хэвлэлийн нөхдөөч гэсэн энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд 22 оны улсын төсвөөс өмнө хоорондоо ярилцаад юм нэгдсэн шийдэл хүрэх нь хамгийн зөв гарц байх. Миний бодлоор гарц хэрэгтэй юм чинь. Тэрнээс одоо буцаж чуулган хуралдаад дахиж төсвийн тодтголыг задлана гэдэг ийм ойлголт байхгүй. Тийм учраас та бүхэн маань ярилцаад энэ дээрээ шийдэл гаргаад сангийн яамныхантайгаа ярилцаад цаашдаа яаж одоо бид нар эхлүүлсэн байгаа шинжилгээ илүү гүнзгийрүүлэх вэ гэдэг л асуудал байна. Та бүхний энэ шинжилэл амжилттай болвол бусад салбарууд яг ийм болно гэсэн үг. Одоо гүйцэтгэлээр санхүүждэг. Анхан шатн дээр бас амаргүй нөхцөл байдлууд байна гэж. Тийм тэгвэл тэрийг одоо засах хэрэгтэй. Юутэйч та бүхэн төрийн байгууллагын цалингийн системээс гараад гүйцэтгэлээр санхүүждэг ийм одоо дэлхийн олон улсын тогтолцоо руу эхэлж алхаж чадсан салбарынхан болсон. Тийм учраас та бүхэн маань энэ дээр анхаарах зүйтэй байхаа гэдгийг хэлхэн зүйтэй гэж бодож байна. За өөр нэг зүйл ерөнхий сайдын хувьд эрүүл мэндийн салбар энэ цаг үед доголдохыг би хүлээмжшүүлж чадахгүй. Нэг үгээр хэлбэл одоо мэдээж яг энэ үед амаргүй байгаа. Ойлгож байна. Тийм ч учраас өнөөдөр би бас энэ уулзалтыг хийж байгаа. Эрүүл мэндийн байгууллагын мянган салбарынхан одоо бас ерөнхий сайдынхаа үгэнд хүндэтгэлтэй хандна гэдэгт итгэлтэй байна. Яг тэгэхээр энэ цаг үед бид өргөсөн танартай үнж авах жинхэнэ цаг үе. Тэрнээс энгийн үед бид нар тангараг яриад яг ийм үед бид нар зовлон ярьж болохгүй. Яг ийм үед бид нар харин тангараг ярих хэрэгтэй. Ийм үед бид нар иргэдийнхээ талд эцсийнхээ боломжийг дуустал зогсох хэрэгтэй. Зогсчихж байгаа. Тийм учраас энэ байгууллагын энэ салбарын эмч ажилтан албан хаагчид энэ хүмүүст ямар нэгэн байдлаар сэтгэл зүйд дээр нөлөөх ийм одоо оролдлого хийвэл ерхий сайдын хувьд хүлээмжшүүлж чадахгүй. Ийм зүйл хийгдэж байгаа ийм асуудлуудыг би мэдж байгаа. Тусгаалгын шугамаар. Энийг би эх орноосоо урвсан гэмт хэрэг гэж үзнэ. Шаардлагатай бол би эрүүгийн хууль заасан хамгийн өндөр арга хэмжээг авах саналыг оруулна. Яг тэгэхээр энэ цаг үеэр та бид сая ярьсан энэ бол дайн бүхий цаг хугацаа. Бид ийм үед нэлцгэнж болохгүй. Бид төрийнхөө далбаанд өргөсөн танхагтаа жихнээсээ хүрэх цаг хугацаа бол яг энэ цаг үе. Эрүүл мэндийн салбарын хувьд. Би Батлан хамгааллын яамны салбарынхантай уулзсан эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүл гэж. Үнэхээр Батлан хамгааллах салбар одоо энхийн цаг үед буу зүсгтээ тэмцэх одоо ийм олон сургуулиудад хийдэг. Яг энэ цаг үед одоо бомбтод очиж ажил гэж би хэлж байгаа. Яг тэр замын үүд дээр, яг тэр гашуун сухбат дээр. Үнэхээр эх орныхоо аюулгүй байдлын төлөө
тангар өргөөд тийм зэвсэг төчин байдаг бол. Би бусад салбаруудыг эрүүл мэндийн салбарынхандаа чадах чинээгээр дэмж гэж хэлж байгаа. Тийм учраас энэ дээр манай үйлдвэрчний эвлэлийн нөхдүүд маань Монгол Улсын ерөнхий сайдынхаа үгэнд хүндэтгэлтэй хандна гэдэгт би туйл итгэлтэй байна. Одоо над асуудлаа цэглэх хэрэгтэй. Зөвшөлтсөд асуудлыг эрүүл мэндийнхээ үндсэн системийг самрахгүйгээр цаашаа үргэлжлүүлээд энэ асуудлаа шийдэл олох ёстой. Тэгээс энэ чинь оролцож байгаа далдаас оролцоод байгаа эрүүл мэндийн бас сайд байсан зарим нэг хүмүүст бас хандаж хэлхийг хүсэж байна. Та нараас өргөсөн хангалттай үнж авах үе шүү. Үнэхээр салбартай хайртай бол энэ цаг үед битгий энэ салбарыг самрахын тулд янз бүрийн далд ажиллагаа зохион байгуул гэж би хэлхийг хүсэж байгаа юм. Шаардлагатай бил энийг зарлаад явна. Урд нь бас зарлагдсан нэг хүн байгаа шүү. Вакцины ажил тусалдуулах гэж байгаа. Зарим нэг улс төрчдийг ч гэсэн би энэ цаг үед улс төрөө эрүүл мэндийн салбараас ангид хий гэж хэлж байгаа. Савраа тат. Зөвхөн эрүүл мэндийн салбарыг үлдээчих. Бусад салбартай шаардлагатай бол надтай улс төрөө ярьж байна. Эх орн нь ийм нөхцөл байдалд орчоод байхад хамгийн хүн салбарт ажиллаж байгаа эрүүл мэндийн салбараа талцсан хуваах ажиллагаа хийгээд хаана уулзалт болоод хаана юу ярьж байгааг би бүгдийг мэдж байгаа шүү. Ийм зөвлөлд эрүүл мэндийн салбарын та бүхэн маань автахгүй байхыг би гүйцэтгэх заслын тэргүүний хувьд хичээнгүйлэн хүсье. Энийг өргөсөн танхагтаа үнэнч яана гэж хэлж байгаа. Цар тахлын ийм хүнд нөхцөл байдал донд л бид нэр төрийн талбайгаа бодож, төрийн дуурлалаа бодож өргөсөн танхагтаа үнэнч байх тухай өөрийнхөө бэрхшээлийг үл тоож өрөөлийн төлөө ажиллах жинхэнэ цаг бол яг энэ цаг. Өөр хизээч биш. Энийг би эцэст нь хэлэх зүйтэй байхаа гэж бодож байна. Эрүүл мэндийн байгууллагын салбарын ажилчид албан агч та бүхэнтэйгээ өнөөдөр ерхий сайдын хувьд уулзаад сайхан байлаа. За мөн одоо жишээлбэл цалинтай холбоотой олон асуудлууд байгааг би мэдрэхийн дээдээр мэдэрч байгаа. Ойлгож байгаа. Энийг шийдэхин төлөө би чадах бүх зүйлээ хийн энд надад итгээр. Гэхдээ энийг зөвшөлдсөж хоорондоо ярилцаж хийх хэрэгтэй. Яг энэ цаг үед. Одоо бид нар нэгдээд зөвхөн иргэдийн эрүүл мэндийн төлөө өдөр шөнөгүй ажиллах юм л үүрэгтэй. Яг энэ цаг үе. Би бас нийт иргэдээсээ уриалж байгаа. Эрүүл мэндийн салбарынхаа энэ цаг үед одоо янз бүрийн байдлаар хэлж, янз бүрийн байдлаар одоо сэтгэл зүйн дарамт үзүүлэхгүйгээр аль болохоор бид нар дэмжих хэрэгтэй. Ягаад гэвэл хамгийн хүнд байгаа учраас. Бодит байдал энэ цаг үед цар тахал байгаа нь үнэн. Бодит байдал энэ цаг үеийг эрүүл мэндийн салбар авч гарах нь үнэн. Бид эндээс нүгэд саран дээр буучих боломжгүй л учраас энэ цаг үеийнхээ зовлон бэрхшээлийг хамтдаа туулахын тулд эвлэлтэнд нэгдэх хэрэгтэй. Бид хамтын хүчээр энэ зовлон даван тул. Тэрнээс ботторж, тунж, гомдож, хагарч, улс төржиж энэ байдлаас даван тулж чадахгүй. Дэнх сайхан цаг ирнэ гэдэгт итгэж байна. Эдийн засаг эргэж сэргэнэ. Ер нь бид нар одоо аливаа асуудлыг бид нар углуугаар нь харах хэрэгтэй. Тэрний үг гэхээр бид эдийн засгаа л тэлэх хэрэгтэй. Монгол Улсын эдийн засаг тэлэх хэрэгтэй. Улсын төсөв 10 их 80 биш 20-30 их 80 төгрөг болох хэмжээний том эдийн засаг бий болох хэрэгтэй. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн өсөх хэрэгтэй. Ингэж ижил бид нар
цалин одоо хангамжаа одоо тултал нэмэх ийм боломж бүрдэнэ. Энийг төлөө өнөөдөр эрүүл мэндийн салбарын маань харин та бүхэн маань том гавьяа байгууллаа гэж би өнөөдөр хэлж байгаа юм тэр. Бид нар яг вакцины хуваарийн дагуу өнөөдрийн байдлаар хэдэн вакцины орж ирэх байлаа? 230 мянга тий. Яг үндэ та бүхэн ингэж одоо ажиллаагүй бол гадаад яам ажиллаагүй бол өнөөдрийн бодит байдал бид нар Covax-ийн одоо хөтөлбөрөөр 230 мянган том вакцинтай байх байсан. Энэ бас бодит үнэн. Гэтэл өнөөдөр бид нар нийт иргэдийн 60% вакцинжуулаад дууссан байна. Энэ та бүхний нөр их хөдөлмөр, энийг би ойлгож байгаа. Өнөөдөр ч гэсэн иргэд маань вакцинтай учраас вакциныг сонгох тал дээр асуудал үүсгэж байгаа. Хэрвээ вакцингүй байсан бол вакцин олж ирээч л гэдэг асуудал өнөөдөр яригдж байгаа. Бид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын баталсан аливаа вакциныг хэн нэгэн хүн өөрийнхөө бодлоор шүүмжлээд яах вэ? Хэрвээ вакцин хангалттай байсан бол дэлхийн бүх улс өнөөдөр вакцина хийцэн л байгаа. Гэтэл яагаад 30-аас дээш гарч чадахгүй явж байна? Дийлэнх улс. Энийг бид бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Хэрвээ вакциныг үнэтэй хийсэн бол ийм асуудал болохгүй ч байсан байж магадгүй. Би бас энийг бодож байгаа. Хэрвээ вакциныг үнэтэй анханасаа хийсэн бол өнөөдөр вакцин байна үгүй, сайн муу, зөв буруу гэдэг зүйл байхгүй ч байсан байж магадгүй. Яг тэгэхээр тэрний үн цэнийг илүү мэдрэх байсан байж магадгүй. Өнөөдөр төсвийн татвал дээр эрүүл мэндийн салбараа дэмжиж гэдэг ийм асуудал огт яригдаагүй бол өнөөдөр бид нар ийм зүйл огт яригдахгүй ч байсан байж магадгүй. Нэрээ шүү. Юм ийм байдаг. Та бүхэн маань гэхдээ бусад салбараа барьцахгүй байгаад бас баярлах ёстой шүү. Өнөөдөр хэцүү ч гэсэн юутай ч улсын төсөв бусад салбарын чинь байгаа бүх боломжоо нөөцөө гаргаад энэ санхүүжилтийг та бүхэн дээр тавиал өгч байгаа. Засгийн газрын хуралдаанд хэрвээ та нар суудаг байсан бол бусад салбар чинь бас л адилхан Монгол улсын чухал салбарууд шүү дээ. Босрлын салбар. Одоо 9 сарын 1-нд хичээлээ эхэлж чадахгүй. 2 жил тасалдсан. Нийгмийн хамгааллын салбар, бүтээн байгуулалтын салбар, нөгөө эдийн засгийн чинь орлого бүрдүүлдэг тал нь шүү дээ. Хөдөө аж ахуйн салбар, хүнсийч хангадаг салбар. Энэ бүх салбар дээр бүгдэн дээр нь л өөр өөрийн зовлон бэрхшээлүүд байгаа. Тэнд адилхан хүмүүс бас ажиллаж байгаа. Харин ч тэр хүмүүс бүх боломжоо нийлүүлээд сая та бүхэнд энэ их усрыг гаргаж өгч байгаа. Тэр нь зөвхөн та нарт биш, иргэдийнхээ эрүүл мэндийг илүү сайн байгаасай. Тэг чадвал эдийн засаг маань эргэж сэргэнэ гэдэг л итгэл үнэмшлэр хандж байгаа. Энийг улсын их хурл батлаад өгч байгаа. Тэг учраас энийг та бүхэн маань хэлбэр биш агуулга талаас нь бас харах хэрэгтэй шүү. Аливаа нэг зүйл хоёр өнцгтэй байдаг. Тийм байна. Тэгээд цагаан нөмрөгтэй эрхэм баатрууд та бүхэндээ дахин талархаж байгааг илэрхийлээ вакцины энэ асуудал дээр. Мэдээж цалин мөнгөтэй холбоотой асуудал өнөөдөр шууд нэмэхэд хэцүү байгаа ч гэсэн энийг цааш нь анхаарах хэрэгтэй маш сайн ойлгож байна. Эрүүл мэндийн сайд салбарынхантайгаа уулзаад ярилцаад сангийн сайтайгаа уулзаад цаашдад яах вэ гэдэг төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй. Гэтэ тэр төлөвлөгөө бодиттой авах хэрэгтэй. Огт хэрэгжихгүй юм дээр тал талаасаа очиж ярилцаад аль аль нь гарцгүй болчих тохиолдол байдаг шүү. Ийм л хувилбар руу явах нь хамгийн зөв байхаа л гэж би хувьдаа бодож байна. За анхаарал тавьсанд маш их баярлалаа.